Нэг хүнд нэг сард оногдох орлого нь 146,700 төгрөгнөөс бага бол тухайн хүнийг ядуу гэж үздэг. Тэгвэл манай улсад 600,000 гаруй иргэн ядуурлын шугамаас доогуур орлоготой байна. Орлогын тэгш бус хуваарлалт төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого дутмаг байгаагаас ядуурлын түвшин буурахгүй байна гэж судлаачид үзэж байна. За жишээлбэл нийт хатгаламжийн 80 гаруй хувь нь хатгаламж эзэмшигчдийн 3% ногдож байгааг хэллээ. Манай эдийн засаг шилжилтийн үеэс эхлээд өөрөөр хэлбэл 1990-ад оны ихэнх үеэс эхлээд хүн амын дундах орлогын тэгш ус байдал нэмэгдэж хүн амын ядуурлын түвшнээс бага орлоготой буюу ядуу хүмүүсийн тоо бол эрс өссөн байгаа. Тэгэхээр орлогын тэгш бус байдал бол манай эдийн засагт бас нэлээд тийм томоохон асуудлыг дагуулж байна л да. Тэгэхээр энэ орлогын тэгш бус байдал нь өөрөө эдийн засгийн доктортой өсөлтийг хангахгүй байх, мөн хүн амын дундах ялгаатай байдлаас шалтгаалаад нийгмийн чиглэлийн бодлогуудад магадгүй популист чиглэлтэй бодлого гарч ирэх цаад нөхцөл үнэс суурь нь бол болдог. 2012 онд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлж байсан ажилгүй 2 хүн тутмын нэг нь ажилд орж байсан бол өнөөдөр 5 хүн тутмын нэг нь ажилд орж байна. Энэ нь хөрөнгө оруулалт буурж томоохон төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт зогсонтой холбоотой гэж тайлбарлаж байгаа. Үнээс үүдэн нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүмүүсийн тоо 3 жилийн дотор 2 дахин нэмэгдсэн гэсэн тоо гарчээ. Тэр нийгмийн дундаж хэсгийг хүн амын олох болгоё гэж байгаа бол татврын шатлалтай орлогоос нь хамаарат татвар төлдөг тийм олон шатлалтай татврын бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаас нь татврын хөнгөлт чөлөөлтийг хөдөлмөрийн өсөлт хэмжээтэй уялдуулан хөнгөлт чөлөөлдөг ийм хууль эрх зүйн орчингуудын ялтыг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бид нарын иргэдийн орлогын тэгш бус ялгааг арилгаж чадна гэсэн. Ядуурл ажилгүйдлийг бууруулах урт хугацааны бодлогыг төр засгаас хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг судлаачид онцолж байна. Ингэхдээ санхүү татврын бодлогодоо өөрчлөлт оруулж олон шаталтай татврын бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн санал яригдж байна.